Сайн байцгаана уу? За өнөөдрийн нэвтрүүлгээр бол би Android 4.4 буюу KitKat гэсэн одоо хочтой үйлдвэрлэлийн системийн талаар ярихаар бэлдээд байна. За уг үйлдвэрлэлийн систем нь бол 10 сарын 31-нд Nexus 5 гар утастай хамт гарч эхэлсэн байгаа. Хамгийн шинэ Android-ийн үйлдвэрлэлийн систем байгаа. За тэгээд 2 хоногийн өмнө 11 сарын 14-ний 15-ны шөнө бусад одоо Nexus таблет болон утаснууд дээр бол энэ уг үйлдвэрлэлийн систем нь бол гарсан байгаа. За энэ үйлдвэрлэлийн систем нь бол олон шин зүйлүүдийг авчирсан байгаа. За эхнээс нь дурдхад бол хамгийн түрүүнд бол одоо юунд тийм онцлог нэмэгдсэн бэ гэвэл за үйлдвэрлэлийн систем нь өөрөө одоо RAM процессорын хувьд бол их одоо бага зай эзэлдэг хурд одоо хуучин утаснууд дээр бол илүү их тийм сайн ажилдаг болсон гэсэн үг. Гэхдээ эдгээр нь бол мэдээж хэрэг Nexus таблет бол утаснууд бол мэдээж хэрэг хангалттай ажиллана. Яг гэвэл бүх Nexus-ийн төхөөрөмжүүд бол бүгдээрээ маш сайн үзүүлэлттэй байдаг. Гэхдээ энэ Android-ийн үйлдвэрлэлийн систем нь бол бусад одоо тийм дунд зэргийн болон бүр тийм хямд одоо нэг одоо Samsung-ийн одоо жишээс авахад бол одоо Samsung Galaxy S болон одоо энэ S загваруудын mini гэсэн загварууд дээр бол энэ уг үйлдвэрлэлийн систем нь бол одоо цаашдын гарах утаснууд дээр нь бол сууж эхэлнэ гэсэн үг. За энэ үйлдвэрлэлийн системээр бол мэдээж хэрэг одоо зах зээл дээр бол биш үү одоо за уг үйлдвэрлэлийн системээр бол одоо зах зээл дээр байгаа хуучин гар утаснуудын одоо үйлдвэрлэлийн системийг одоо хэрэглэгчийн талаас нь одоо ямар нэгэн тийм удаашрал болоо одоо ингэ шинэ үйлдвэрлэлийн системийг гар утсан дээр суулгах болгонд одоо уг төхөөрөмж нь бол бага зэргийн удаашрах тийм үзэгдэл бол их байдаг. Энийг одоо байхгүй болгох зорилтоор бол Android 4.4-ийг бол хийсэн байгаа. За өөр онцлогуудаас гэх юм бол за Nexus 5 дээр бол одоо яг зарагдж эхлээд бол одоо тун удаагүй байгаа 2-7 хоног болж байгаа. Гэхдээ яг одоо хэрэглэгчдээр бол одоо л яг гэрт нь одоо дандаа интернетээр захиалдаг байгаа. За хэрэглэгчдэр бол одоо л ер нь сүүлийн 7 хоног орчим бол эрчимтэй ирж эхэлсэн. За энэ утсан дээр бол мэдээж хэрэг энэ утас нь бол өөрөө бол маш хүч чадалтай тий. Одоо Galaxy Note 3-аас ч илүү хүчтэй процессортой байгаа. Ялангуяа Монгол зарагддаг одоо энэ 8 кортой octa кортой олон улсын Galaxy Note 3-ын хажууд одоо CPU-гаас нь бол хамаагүй илүү өндөр хурдтай процессортой утас байгаа. За уг утсыг бол миний гар дээр одоо нэвтрүүлгээр бол туу удахгүй гарах болно. Одоо удахгүй ирэхээр би бол хүлээж байгаа. За тэр болтол одоо би Nexus 7, Nexus 10, Nexus 4 гэсэн одоо 3 төхөөрөмжтөр бол одоо энэ үйлдвэрлэлийн систем нь яадгүй гэдгийг ямар давуу талтай вэ? Юугаараа тийм өөрийн гэдгийг нь бол би хэлж одоо энэ уг нэвтрүүлгийг өргөжлүүлж байгаа. За өөр нэмэгдсэн зүйл гэвэл танд харсан бах доотлын одоо back, home, одоо recent гэдэг одоо юм доотлынхын зэсийн 3 кноп нь бол одоо яг үндсэн меню дээр бол нефт одоо тийм transparent буюу тийм нефт харагддаг болсон байгаа. Энэ нь бол одоо тийм хар зураас гарахгүй дэлгэцийн дээдл доотлоос бол тийм зай эзлэхгүй дэлгэцийг илүү том харагдуулахаар болсон байгаа. Шинэ үеийн Android 4.4 үйлдвэрлэлийн систем дээр бол за мөн уг үйлдвэрлэлийн систем нь түрүүн биелсэн зай их бага эзэлдэг болсон учраас бол одоо хэрвээ одоо ингэ утас болон таблетыг одоо жишээл 16 ГБ-ийн багтаамжтай утсаа гэж худалдаж авах юм бол үйлдвэрлэлийн систем нь бол за нэг ихээр бодоход бол нэг 3 ГБ л зай эзлэхээр за бусад 13 юм уу эсвэл 14 орчим ГБ нь бол хэрэглэгчийн одоо апп суулгах болон тийм дуу, кино, бусад одоо хэрэглээний файлуудыг бол хадгалахад бол тийм
одоо их тэм зай хангаал одоо илүү өмнөхөөс илүү их багтаамжтай болж байгаа гэсэн үг. За өөрөөр нэмэгдсэн зүйлүүд гэвэл за одоо жишээлбэл ингээд дуу сонсч илаа гэж бодъё. Тэгэхэд бол мэдээж хэрэг Delix байнгын асаалттай байхгүй. Тэгээ lock screen ажиллана. Одоо Delix унтраад буцаагаад одоо power-ыг дарах юм бол lock screen гардаг. Тэрэн дээр бол одоо уг сонсож байгаа дууны одоо wallpaper те одоо цаанаас ингээ файл нь MP3 файл нь хэрвээ зурагтайгаа ирсэн бол одоо бүтэн дэлгэцэн дээр уг явж байгаа дууных нь одоо wallpaper нь зураг нь бол гарна гэсэн үг. За мөн бас нэг өөр давуу талтай бас юу гэвэл одоо home screen дөнгөж одоо уудас асаад lock screen онгоолонгууд хэрэглэгч бол home screen дээр орно. За энэ дээр бол одоо бүр шин тийм Android-ийн боловлын системийн тийм одоо хэрэглэгчдэд одоо хэрэглэгчийн талд бол талаас илүү их тийм амар болох талаасаа одоо тийм командаар зааврууд нээж болдог болсон. За юу гэх юм бол одоо жишээл та хэрэглэгч home screen дээр байвал шууд OK Google гэд хэлж болно. Тэгэнгүүт шууд Google Now-ын одоо Google-ийн одоо iPhone-ы одоо Siri гэж ярьдаг. Энэ бол Android-ийн яг Siri-тэй адилхан одоо ойролцоодоо гэхдээ үүндээ бол илүү их тийм функцтай хайгуулын систем байгаа. Энийг бол ашиглаж эхлүүлж болж байгаа гэсэн үг. За энэ дээр бол мэдээж хэрэг голцоо бол англи хэл. Одоо ялангуяа англид бүр Америкийн англи. Одоо US English шиг бол голцоо ашиглах хэрэгтэй. Тийм болохоор бас хэрэглэгч бол бас зөв цэвэр хэлэх хэрэгтэй байгаа. За гэхдээ тэр нь гол нь биш. Гэхдээ бол одоо төрөл бүрийн юм асууж болно. Одоо аль улсын хаана аль хот аль байрлалд одоо аль улсад байдаг вэ ч юм уу тэр хотын одоо нэг тухай нэг одоо объект байлаа гэж бодоход одоо жишээ нь музей ч юм уу эсвэл одоо ойр хавийн хоолны газар хаана байдаг вэ? За жишээлбэл бас нэг өөр юм гэвэл одоо тухай өөр улс одоо жишээлбэл Монгол улс гэхэд одоо гадаад хүн байлаа гэхэд хичнээн их хүн амтай улс вэ? Тэгээд цаг агарын хувьд хэдэн сард ямар хөө байдаг вэ гэдэг зүйлийг бол зүгээр л утас ямар ч коннот дарлгүйгээр шууд утас нь бол home screen дээр байхад бол шууд OK Google гэж команд өгвөл тэгээ одоо утастайгаа өөрөө холбоор ярилцаад тэр мэдээллийг авч болно гэсэн үгээ. За мөн бас нэг шинэ зүйл гарсан байгаа. Бүх Nexus-ийн утасуулан таблетууд бол on screen одоо тийм цэсийн одоо кнопнуудтай байдаг. Байрлаа тийм баттнуудтай байдаг. Тэр нөө түрүүн биелсэн буцах одоо home screen руугаа очих. Тэгээд recents буюу одоо multitasking те олон апыг ингэж доор нь хооронд нь ингэ шилжих гэсэн. Энэ гурван одоо icon-ууд нь одоо кнопнууд нь бол дэлгэцээс баг зэргийн бол зай эзэлдэг байсан өмнө. Одоо тэнгуүл шинэ Android үйлдэл системээр юу нэмэгдсэн бэ гэх юм бол зарим нэгэн аппликейшнууд за жишээлбэл ном уншиж байгаа, кино үзэж байгаа үед тэр кнопнууд бол бүхэл бүтнээрээ ингээ бүр алга болно гэсэн үг. Хэрвээ гаргаж ирэх хэрэгтэй бол дээрээс swipe-таад одоо дээрээс ингээ доошоо хуруугаар явуулахад буцаад тэр кнопнууд нь төр зүрхний хэдэн секунд гараад ирнэ гэсэн үг. Тэр үедээ бол дараад буцаад өөр одоо програм руу болон өөр зүйлийг бол хийж болно гэсэн үг. Иймэрхүү бас шинэ боломжтой болсон. Одоохондоо шинэ аппууд бас энэ давуу талыг бол одоохондоо бас сайн ашиглаж эхлэх байгаа. За мөн одоо multitasking гэж ярьсан те одоо recents буюу хамгийн баруун талын кнопыг дарахад олон ингээд өмнө нээгдэжсэн аппууд хооронд нь шилжилтийг бол бүр үнэхээр гайхамшигт хурдан болгосон. За ер нь үйлдэл систем даяараач гэсэн ер нь бол нэг аппаас нөгөө апп руу шилжих, буцах, ухрах энэ бол ерөөсөө зүгээр iPhone-ы одоо хүн болгон iPhone-ыг бол хичнээн хурдан апп руу шилждэг гэж ярьдаг. Энэ бол бараг iPhone-оос ч илүү дараагийн түвшинд бол аваачиж байгаа гэсэн үг. Зүгээр та нар бол хэрэглэгч бол та нар харж болно. Нэг аппаас нөгөө апп руу бол зүгээр ерөөсөө шууд тэр дороо ямар нэгэн цаг алдалгүй секунд дойлны тэм цаг алдалгүй шууд шилждэг гэсэн үг. Тэгээ утас чинь утас болон таблетууд бол үзүүлэлт сайтай хурдан таблетууд байх юм бол утасууд байх юм бол улам хурдан шилжинэ гэсэн үг. За мөн бас нэг давуу талтай болсон. За шинэ одоо өмнө dialer буюу одоо хүмүүс утас зүгээр жирийн утасаар мэдээж хэрэг утас болон таблетыг бол хөнлөө залгах гэж бол ашиглана. За энэ үед бол өмнө бол бараг бүтэн дэлгэцийг эзэлдэг
одоо dialer буюу одоо 1 2 3 4 5 6 7 8 9 stick гэсэн одоо нөгөө од чагт гэсэн кнопнууд бол бүтэн дэлгэц эзэлдэг байсан бол одоо бол их тийм хялбар болсон. Ялангуяа нэг гараар ашиглахад бол дэлхийн тал орчим дэлгэцийг ашигладаг. За тэгээ дээр нь бас хайж байгаа одоо жишээлбэл 99.11 гэдэг дугаар оруулж яхад бол дээрээс өмнө хэрэглэгч одоо тийм дугаартай хэрэглэгчд нь шууд ингээд жигсагдаад гарч ирээд эхэлнэ гэсэн үг. За энэ бол хүнийг олоход бас их амар болгож байгаа. За бас нэг өөр энэ dialer дээр нэг давуу тал болсон юм гэвэл энэ бас Монголд бас сайн хэрэгжиж эхлэегүй боловч удахгүй бас хэрэглээнд оруул их аштайхан зүйл байгаа. Юу гэвэл за та жишээлбэл одоо нэг хүн байлаа гэхэд одоо Nexus-тай уцтай хүн байлаа гэхэд орой тийшээ одоо нэг харанхуй орой үед гаднаас хоо захиалж болно. Тэгэхэд одоо ингээ пицца одоо дуудлагаар захиалгаар одоо дуудлага наашаа авчруулахаар залгах гад тэгэхэд үед одоо тэр загч байгаа хүн бол дугаарыг мэдэхгүй байж болно. А гэхэд хэрвээ одоо Google-ийн мэдээлэл бүртгэлтэй болон бүртгэлтэй байх юм бол зүгээр dialer дээр одоо кнопоор пицца гэж одоо бичихэд шууд ойр хавийн одоо нэг ойрын 20-30 км-ийн орчим зайтай хоолны одоо пицца гэсэн нэртэй хоолны газрууд бүгдээр ингэж их салтар гараад ирнэ. Утасны чинь болон контактн дээр утасны контакт бол тэр байхгүй байсан ч гэсэн тэр бүртгэлтэй бол одоо тэр дугаарууд нэг гараад ирнэ гэсэн үг. За мөн бас бүртгэлтэй бол одоо жишээлбэл одоо юу гэж болох вэ? Татварын байгууллага басж болно. Одоо машиныхаа бүртгэлийн татвараа төлөөрэй гэж одоо хэрэглэгч рүү залгаж иж болно. За тэгэхэд бол мэдээж хэрэг хүн жирийн үед бол мэдэхгүй тэр дууны одоо тэр залгаж байгаа хүний дугаарыг. Тэгэхээр одоо байгууллагын утас бол одоо 10 гар утаснаас бол одоо 99 тэд гэсэн нэг дугаартай байна. За байгууллагын одоо нөгөө суурь утаснаас бол 11 54 гэж нэг тийм сонин дугаараас залгадаг. Тэгэхэд бол зарим хүмүүс бол мэдээж хэрэг утас авахгүй байж болно, анзаарахгүй байж болно. А гэхэд хэрвээ тэр татварынхан байгууллага нь Google-ийн бүртгэлд хамрагдсан бол тэр залгаж байгаа одоо байгууллага нь одоо байгууллагын утас нь шууд утсан дээр одоо юу гэдэг юм одоо нэг тим нэртэй даатгалын компани гэж нэр нь гарна гэсэн үг. Доор нь утасны дугаар нь мөн гарна. Энэ бол их амар зүйл байгаа. Энийг бол туудахгүй Монголд бол хэрэгжилж эхлэх нь бол зүйтэй гэж бодож байгаа. За мөн бас нэг өөр шинэ зүйл нэмэгдсэн байгаа. Энэ юу гэх юм бол гар утас болон таблета принтерт одоо онлайнаар одоо Wi-Fi-аар принтер руу холбогдож болдог болсон байгаа. За энэ юу гэх юм бол одоо утсан дээр одоо офисын програмд одоо Google-ийн Quick Office гэж саяхан гарсан. Энэ нь бол ерөөсөө яг Microsoft Word болон Excel, PowerPoint гэсэн програмууд дээр бол ажиллаж болдог. За мөн бэлэн хадгалсан одоо Excel файлыг бол Word файл дээр PowerPoint файлыг бол нээж харж болдог байсан өмнө. Одоо юу нэмэгдсэн бэ гэх юм бол заавал одоо гар утсан дээр одоо файлаа ингээ хараад, шалгаад, юмаа биччихэд тэгээ заавал өмнө бол компьютер руу одоо мэйлэр юм уу эсвэл шууд USB-гээр холбогдож хуулаад тэгээ дараа нь компьютераас принтлж болдог байсан бол одоо юу болсон бэ гэх юм бол шууд гар утаснаас принтерээ сонгоод цаасныхын хэмжээг сонгоод шууд принт дарж болно гэсэн үг. Энэ функцийг одоо их тийм аштайхан одоо их тийм ер нь бол их тийм хэрэглэгчд бол их амар болон нэгдсэн байгаа. За мэдээж хэрэг түрүү хэлсэн. Гэхдээ энэ үйлдвэрлэлийн систем нь бол одоогийн байдлаар бол зөвхөн Nexus төхөөрөмжүүдээр гарсан байгаа. Ойрын бол 2 сар. За магадгүй 1 сар одоо дараа жилийн 1 сарын дундуур сүүлээс л өөр ямар нэг өөр одоо HTC, Samsung, Sony за одоо өөр Android үйлдвэрлэлийн систем ашигладаг Motorola гэсэн гар утаснууд дээр бол гарч эхэлнэ. Тэр болтол бол одоо Nexus хэрэг утас болон таблет хэрэглэдэг хүн бол одоо их өвөрмөц одоо хамгийн шинэ үйлдвэрлэлийн системийг тийм одоо давуу талтай одоо ийм бусад альж гар утас болон компаниас өмнө бол хүлээж авч хэрэглэж болохоор байгаа. За мөн энэ нэвтрүүлгийнхаа төгсгөлд сүүлийн нэг 2-3-7 хоногт гарсан шинэ тоглоомуудын хэсгээс харуулаад уг нэвтрүүлгийг дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа.